Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уламжлал болгон зохиогддог мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш удирдах ажилтны сургалт сайн туршлага нөхөрсөх тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Ховд аймгийн Төв талбайд баг тамирчдын танилцуулга жагсаалаар эхэллээ. Архангай аймагт политехник коллеж нь 1942 онд фабрика 1944-өөс 1956 онд Модимгийн техникум нэртэй байгуулагдаж 2004 оноос политехник коллеж болон өргөжж нийтдээ энэ тэмцээнд бол 21 аймгийн политехник коллеж болон мэргэжлийн боловсролын сургуулиуд маань эрд оролцож байна. Манайх бол үйлдвэр урлалын политехник коллеж гэдэг бид бас Улаанбаатар хотоос энэ Ховд аймгаа зорио ирж энэ тэмцээнд 14-5 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тэгээд манай эмэгтэй бол бас өнгөрсөн жилийн бас улсын гар бөмбөгийн аварга болсон юм баг байгаа. Тэгээд бид багтаагаа эрэлцэж оролцож байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээ сайхан боллоо. Уралдаан тэмцээнүүд маань бас амжилттай болж өндөрлөх байхаа гэж итгэж байна. Улс арга хэмжээний нийслэлийн дөрвөн дүүрэг 19 аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын 28 сургуулийн 500 гаруй оролцогч оролцож байна. Монголын мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагуудын дунд жид уламжлалт болгон зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах энэ уралдаан тэмцээн болно. Энэ сургалтад Улаанбаатар хот Монгол Солонгос политехник коллежийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн. Улсын аварга шалгаруулах энэ тэмцээнд бол хүрэлцэн ирж оролцож байгаа маш их баяртай байгаа. Нээлтийн үйл ажиллагаа үнэхээр сайхан болж байна. Ховд хөгжил политехник коллеж маань үнэхээр бас мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын дунд нэлээд түүхчилсэн олон улсын магадлалын эдгээр хэмжлэлд орсон. За олон улсын World Skills-ийн тэмцээнд бол багш суралцагчид бол нэлээдгүй оролцож байдаг ийм амжилттай. За тэгээ баярмаа захиралтай Ховд хөгжил политехник коллежийн нийт хамт олондоо бас маш том амжилтыг хүсье, маш том баяр хүргэе. Энэхүү улсын аваргын тэмцээнд баг тамирчдаа аваад хүрэлцэн ирсэн нийт захирлуудаа болон баг тамирчдаа бүгдэнд нь амжилт хүсье өрөөё. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш удирдах ажилтны сургалтаа сайн туршлага нөхөрсөх тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга амар санаа, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Их Баяр, засаг даргын орлогч Баярт, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Жамиан Дорж болон харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. Энэхүү арга хэмжээ нь мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагуудын хоорондын харилцааг улам хөгжүүлэх, харилцан туршлах, судлах, бие биенээсээ суралцах, багш нар авиас бэлэг ур чадвараа сарин өсөлдөх ийм сайхан тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэгээд өнөөдөр манай Ховд аймагт, манай нутагт, манай сургуулиуд зочлон ирсэн нийт мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагуудын багш удирдах ажилтнууд, тамирчид, мөн үеийг дэмжин хамтран ажиллаж байгаа чөлөөтэй ажиллаж байгаа боловсролын эрхний газар, боловсролын маркетинг зөвлөлөөс зөндөлөөлөж зочдтой талархал илэрхийлж нийт оролцож байгаа салбарынхаа багш удирдах ажилтан тамирчидаа ажил хөдөлмөрийн өндөрөөс өндөр амжилтыг хүсье. 5 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулагдах дээрх арга хэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж, сагсан бөмбөгийн спортын мастер, биеийн тамирын багш Мегмар Эрдэнэ, волейболын спортын мастер, тэргүүлэх зэрэгтэй биеийн тамирын багш Оюун Эрдэнэ, хөнгөн атлетикийн спортын мастер, биеийн тамирын багш Аман Гэлд, волейболын спортын мастер, Монгол хэл уран зохиолын багш Чанцалмаа нар төрийн далбааг мандууллаа. Спортын дөрвөн зүйлээр хурд хүч Афганистантаас зориулсан спортын улсын аварга шилжин явах замыг Дорнод аймаг дахь политехник коллежийн захирал хишиг тогтгоор ахлуулсан баг тамирчид Ховд аймаг дахь хөгжил политехник коллежийн захирал Монгол улсын зөвлөх багш доктор Баярмаад шилдэг баг шилжин явах замыг гардууллаа. 2000 орчим километр замыг туулж бид ирлээ. Тэгээд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт
манай Ховд аймагт хөгжил политехник коллеж үнэхээр мандайлан оролцож аймаг орон нутгийнхаа бүсийнхээ хөгжлийн төлөө бол үнэхээр одоо маш их одоо өөрөг гүйцэтгэж байгаа юм байгууллага. Ингээ өнөөдөр мэрэгжлийн болон техникийн боловсролын салбарын сайн дуршлага, энэ дуршлага солилцох, сургалт семинар, спортын нөхөрсөг арга хэмжээг, улсын арга хэмжээг Ховд аймагт хөгжил политехник коллеж мөн одоо Ховд нутгийнхан маш өндөр хэмжээнд сайхан зохион байгуулж байна. Ингээд нийт одоо ховдчууд та бүхэндээ Сэлэнг нутгийн гал халуун мэндийг дэвшүүлье. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш удирдах ажилтны сургалтад сайн туршлага нөхөрсөг тэмцээн энэ өдөр удирдах ажилтны зөвлөгөөн багш нарын сургалт арга хэмжээ болон шатар гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжлэх юм а.